Inspiring Asia бичиг кино наадмын Монгол дахь дотоодын сонгуульшаал харуултын шагнал гардуулах ёслол та бүхэн тавтай морилно. Сайн байцгаана уу? Кристиан Ноблийн хүүхдийн сангийн захирал Амар Жаргал байна. Сайн байна уу? Inspiring Mongolia Film Festival-ийн Best киноны найруулагч Түшин Заяа байна. Сайн байцгаана уу? Өвийн өртөө болон Flight Home киноны багийнхан байна. Тэгээд өнөөдөр Inspiring Mongolia гэдэг үндэсний шалгаруулалтанд шилдэг төсөл болон шилдэг киноны финалистаар шалгарсандаа маш их баяртай байна. Манай байгууллагын хувьд бол бас хамгийн чухал төслүүдийнхаа нэг болох олон нийтийн хөгжлийг дэмжих төслөө бол тодтогч харуулахыг хичээлээ. Манай ой бол бид үндэсний ой санамжаа хамтдаа сэргээе гэсэн ийм төсөл байгаа. Багвахаа кино маань нэг хүүхдийн бодит түүхээр бүтсэн кино байгаа. Тэгээд ерөнхий утга санаа нь бол нэг хүүхдийг өсгөхөд бүхэл бүтэн тосгон хөдлөх хөдөлмөрлөх хэрэгтэй гэсэн утга агуулгыг шингээхийг бид нэр зорьсон. Одоо цаашдаа бид Азийнхаа кино наадамд ингээд эх орноо төлөөлөд, эх орныхоо онцлогийг бас төлөөлөд явах юм том үүрэг хариуцлага авлаа. Тэгээд энэ ажлаа улам их өргөжүүлж, улам өргөн хүрээнд илүү олон залуусыг нийгэмд оролцуулахын төлөө ажиллах болно гэж хэлмээр байна.